Сайн бацгаана уу, дуучин Саран Туяагийн цагаан шүн дууны өгүүлэлт хичээлийг үзүүлье. За дуунд 5 янзын аккорд ашиглаж байгаа. Дуучинтай адилхан өнгөөр дуулахыг хүсвэл капого 2 дугаар ладан дээр хавчаарай. За эхний аккорд ля минор. 1-р хороо нэмж тавиад 2 дахь нь ля мажор. За тэгээд ре минор. За мөн ми мажор. Тэгээд си минор. За эдгээр аккордуудыг ашиглаж байгаа. За дууга таталт цохилт талнаар нь ч тоглож болно. Таталтын амархан жишээ үзүүлье. P I M A M I. Тоонд үзүүлэх юм бол 1 G 2 E 3 E 4 E. За энэ таталтыг ашиглаж тоглож болно. За хамгийн ихэнд хийж байгаа P-ийн хооронд бас бүх утаснуудаа ингээд дараалуулж татах юм бол зарим үед бас гоё сонсогдно. За тэгээ нэг мөрөнд 4 таталт хийн. Тэгэхээр 2 аккорд байх юм бол нэг аккорд дээр 2 бүтэн таталт хийнэ гэж ойлгоорой. За эхнээс нь явж үзье. Ширхэг ширхгээр бодрахайлах цасан ширхгүүд сэвшин үлээ хөвлэн сэлхэн намахаа дулахаа сэтгэл хүртэл нэг л хачаад эвэн жаргалтай шинжилээ цагаан шүн дулахаа. За энэ тэгээд таталт мэдээж эвгүй байгаад ах юм бол цохилтоор тоглож болно. За энэ цохилт нь болохоор доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, 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 дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За энэ цохилтыг ашиглана. За цохилт ашиглах юм бол харин нэг мөрөнд 2 бүтэн цохилт хийн. Тэгэхээр 2 аккорд байх юм бол нэг бүтэн цохилт, 3 юм уу 4 байх юм бол хааны газар нь цохилтоо хувааж цохино гэсэн үг. За цохилтоо хувааж чадахгүй байх юм бол доошо, доошо, доошо дэшээ гэдэг энэ цохилтыг аль аккордууд дээр хийгээ авчиж болно. Өөрөөр хэлбэл тэр хуваах байгаа аккордууд дээр хийн. За жишээлбэл ля минор, ре минор 2 байх юм бол уг нь бол ингэж хуваах хэрэгтэй. Гэхдээ чадахгүй байх юм бол энэ цохилтыг аль алин дээр нь нийжлэн хийчихэд болно гэсэн үг. За тэгээд нэг баадаг жишээ олгож дуулж үзье. Хөнгөнгөр энерги хотын модамжаар өвлийн ойлрал гэрэл нэмэн саруулхаа гэгээд өтгөр өргөө хосыг нэж дуран мэсэлнэ учирлын цагаан шүн төлгөхөө За нэг иймэрхүү тоглолцохнаа. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асууж тодруулах зүйл юм бол сэтгэл хэсэгт бичээрэй. Бас subscribe дараа хонхны зурган дээр дарчих юм бол шинэ мэдээлэл цаг алдалгүй очин шүү. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.